Мэргэжилцэг MN хөтөлбөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй мэргэжлүүдийг танилцуулж байна. Барилга угсралтын мужаан. Мужааны мэргэжлийг сонгосон шалтгаан гэдэг юм бол бүтэц сэтгэлгээ өөрийн гэсэн хийсэн юмтай байх. Тэгээ дараа нь хийсэн юм гадуур өдөр яваад харахад залуу асуудад өөрийнхөө гараар тэрнийг бариад өгсөн, байшин босгоод өгсөн. Тэрэндээс үүд нэг хазардаг хайдаг амсдаг л та. Мужааны мэргэжлийг налаах мэргэжил сургуулийн үйлдвэрлэлд төгссөн. Мужааны ур чадвар гэдэг юм бол одоо зураг уншиж чаддаг тийм ээ. Геометри талаас одоо инженерийн цаанаас хөгөгдсөн барилгын бүдүүрт зураг гэж байгаа. Тэр зургаа уншаад тэр зургийнхаа дагуу тэр модоо одоо өөрөө хинжээ тайрж огтол хийгээд тэгээ дан нурууг яаж залгах вэ? Энэ дан нурууг энэ дээр тавиул болох уугүй гэдгийг хүртэл өөрөө хараад мэддэг байх хэрэгтэй. Өглөө ажилд гарахдаа бид нар хабын зааварчилгааг заавал уншиж гардаг. Тэрнийхээ дагуу өөрөө багаж хэрэгсэлтэй зөв боловсон харьцах юм бол тийм аюул эрсдлээс өөрөө хол байна л гэсэн. Тэрийг уншихгүй өнөөдрийнхээ ажлын дүрмийг уншихгүйгээр гараад багаж зэвсэгтэйгээ буруу харьцаад нэг юм тастаа тавилаа гэхэд шууд газар тавих шүү дээ. Унтсныхаа дараа нэм эсвэл тэр чинь зөв харуулж тавина гэсэн горимтойгоо тэр өөрөнд тавих юм бол ямар ч тийм аюул эрсдэл гарахгүй л гэсэн үг л дээ. Бүтээн байгуулалтаа Монгол улс авих хөгжиж гин өсөж гин. Тэгээд энэ мужааны мэргэжлийг сонгосноор мужаанаар хэдэн жил ажиллаж байгаа. Цаашдаа ахлах мужаан болоод тэгээд инженер болоод тэгээд хүмүүсээ ахалдаг том архитектурын инженер болсон ч болох дэвшилттэй. За хүүхэд залуучууд нь мужааны мэргэжлээ сонгоод Монгол улс орондоо өөрийн хөв нэмрээ оруулаад өөрийн гэсэн хөгжил цэцэрлэлийг бүтээн байгуулж урагшаалгацгаая.